байцгаана уу? Өнөөдөр би Хорзоогийн Баян мөнх аваргын тухай ярьж өгье. Хоньны бэлчээр турах иш хариулсан хүү өдөш бүр ааваараа бөхчүүдийн тухай домог яриулдаг байжээ. Хүү тэр бөхчүүд шиг нааданд бүх баригдахыг хүсдэг байжээ. Бөхчүүд жист ганц болдог наадамдаа удаан хүсээдэг. Хүсээсэн зуны өсрөөс болж наадамчин олон бүхийн барилдааны шимтэн үзэж сууна. Тэр хүмүүсийн дунд нэгэн хүү байжээ. Тэр хүү нь Баян мөнх гэдэг нэртэй. Баянаа хүү үеийн хүүхдүүдтэйгээ байнга барилддаг байсан. Томч байсан, өөрөөс нь томч байсан, жижигчээсэн хамаагүй айхгүй барилддаг байсан. Хүү сайн бүх болохыг хүсдэг байсан болохоор хүүхдүүдтэй дээс нь урагдтал, гуцаа бүр ханцарттал ноцогддог байжээ. Нэг өдөр Баянаа сургууль явах замдаа ааваасаа "Аваа, би бүх болж чадах болов" гэхэд аав нь "Хүү минь, удмаа дуурайвал бүх болох ёстой доо" гэж хэлдэг юм. Баянаа аавынхаа хэлсэн үгэнд урамшиж том биетэй хүүхдүүдтэй айхгүй барилддаг болжээ. Баянаа нэгс өдөр сургуультай ганцаараа явах боллоо. Сургууль руу дөхөхөд үеийн нөхдүүд нь барилдаж байгаа нь харагдана. Хүүхдүүд тэр найзуудтайгаа хараад аавынхаа өдөш бүр ярьж өгдөг домгуудыг хүү санадаг. Хүү хичээлийнхаа завсарлагаанаар найзуудтайгаа барилдахаар очиж сургуулийн хойно найзуудтайгаа барилдаж өвдөг тохойн үргэж шалбархай өмссөн хувцас ямагт урахаа явах болсон гэдэг. Нэгэн зуны сум наадамд олон сайн бүх зодогсон. 5 дугаар ангийн хүү Баянаа томчуудаас юр айсангүй наадам зодогсож 2 даваад 3 даваанд өвдөг шорооджээ. Хүү бүхийн барилдаанд улам их дурлах болжээ. Баянаа байрныхаа хүмүүжүүлэгч багшаасаа улаан өнгийн дайсамб даавуу жаахныг гуйж авлаа. Тэгээд өдөр бүр даавуу сураглаж явдаг боллоо. Зарим өдөр даавуу олдно, зарим өдөр ч олдохгүй. Баянаа нэгс өдөр багш нь түүнийг дуудана. Баянаа очиход нь багш нь "Баянаа, чи улаан даавуу цуглуулж яах гэж байгаа юм" гэхэд өөртөө "Би бүхийн зодог шудаг хийнэ" гэхэд багш нь инээмсэглээд өөрт нь улаан даавуу өгжээ. Баянаа 7 дугаар ангийн сурагч байхдаа өөрийн ойсон зодог шуудгаа өмсөөд наадамд дахин оржээ. Нутгийнхаа 3 аймгийн алсан өвдөг шоруудуулж сумын зам боллоо. Гэхдээ тэр өөрийгөө бүх болчихлоо гэж бодсонгүй. Баянаа бүх болоход эхлээд суралцах ёстой гэд Баянаа хүү бүхийн эрдэм сурахаар Улаанбаатар хотыг зорьлоо. Явхаасаа өмнө Баянаа ээжтэй "Ээжээ, би мундаг багш, сайн бүх болно" гэж ээжтэй хэлээд Улаанбаатар явдаг. Баян мөнх хичээлдээ сайн, түн шаргуу хүүхэд байсан. Тиймээс шалгалтаа сайн өгч багшийн сургууль түүхийн ангид суралцах болов. Удалгүй сургуулийн бүхийн аварга шалгаруулах тэмцээн болов. Баян мөнх авахаарч ур ухаанаа дайчсан барилдаж түрүүлэв. Түрүү бүхийн шагнас шинэхэн зодог шуудаг байгаа хараад тэр маш их баярлажээ. Баянаа бүр заримдаа хичээлийн дундуур зодог шуудгааг нууцхан гаргаж ирээд хардаг байв. Улаанбаатар хотод олон барилдаан болдог байсан. Баян мөнх жист 200 гаруй барилдаанд зодогсон. Найз нь түүнээс гайхаа "Чи яагаад нэг ч барилдаан алгасахгүй барилдаад байгаа юм бэ" гэж асуухад "Би ээжтэй сайн багш, мундаг бүх болно" гэж
амсан гэж баянаа хэлдэг байжээ. Тэрээр олон барилдаанд төрүүлж олон ч удаа өвдөг шорооджээ. Залуу бөхчүүд унчхуус хувцаа өмсөөд явцдаг байжээ. Харин баян мөнх унсан ч гэсэн зодог шуудгаа тайлсгүй барилдаан үзээс суучихна. Учир нь түүнд Монгол бүхийн мэх заалгах багш байхгүй болохоор бусдуудыг харж сурдаг байсан. Баян мөнх дотроо ингэж мэх хийдэг юм бэ штэ. Яруу санд руу мэх хийвэс унж мэдхэн шүү. Сайдар тооцоолох хэрэгтэй. Ягс бодохтой ижисхэн юм байна гэд боддог байв. Цаг хугацаа урсан өнгөрч баян мөнхч улам хичээн барилдах бүрдээ шинэ юм сурсаар байсан. Баян мөнх 1963 онд үндэсний их баяр наадам барилдаж 4 давсаа. Дахиад ганцхан давчхуус улсын цостой бүх болох байсан юм. Хийх юм барьц авалгүй нийсэд хугацаа өнгөрөв. Баян мөнх шийдэмгий байж зүүн хөлийн барьцнаас ухарч дэрсэх мэхийн арсан давжээ. Ингэж улсын начин цос хүртсэ. Цоодоос арсан эсэг бүсээ тайж тахимаа өгөв. Тэр баян мөнхийн дуухан дээр үнсээд хэлсэ. Бүхийн алтан шар зам нь өзийтэй байг. Сайн бүх болоорой хүү минь. Цоодоос арсан залуухан бүхэд унчхвас гэж бухимдамсгүй баян мөнхч анх удаас давсан бөхөө ихэд хүндсэн хайрлажээ. Баян мөнх тэр жилд бүх ард түмний Спартакиадын барилдаанд 27 удаа давж улсын заан цолны болзос хангасан. Тэр жилийн дотор хоёр улсын том цос хүртсэн түн шиг бүх байхгүй. Тэгэхэд баян мөнх 19 настай байсан гэдэг нь гайхамшигтай юм. Баян мөнх 1968 онд Мексик улсын Мексико хотод болсон зуны Олимпиад нээлтэд төрийн далбайгаа мандуулсан эх орныхоо бага тамирчдыг манлайлан асгаж явсаа. Үндэсний бүхийн зодог шуудагтай асгаж яваа түүнийг дэлхий даяар алга досон угтаж явав. Чөлөөт бүхийн спортод дурласан баян мөнх 1975 онд зөвлөсөн холбоот улсын Минск хотод зорив. Тэнд улс орон бүрийн хамгийн шилдэг бөхчүүд цугларчээ. Баян мөнх өөртөө ингэж загсав. Эхний 3 минутад өрсөлдөгч бөхөө буузгаж авна. Би 3 барилдаа хийнэ. Оноо авах мэх хийх ёстой. Тэрээр өөрийгөө зоригжуулж төвлөрснөөс барилдаж чөлөөт бүхийн дэлхийн аварга болов. Алтан Сомбот далбай нь хамгийн өндөрт мандаж төрийн дуулаас ирчихсэн. Эх орондоо буцаж ирээд баян мөнх улсын их баяр наадамдаа зодогсов. Наадамчин олон төв цэнгэлдэх хүрээсэнд цуглажээ. Амар сайн уу? За энэ жилийн наадамчин хэн төрүүлэх бол Мөнх бат Дамдын аварга хоёрын нэг нь төрүүлэх болов 5 жил дараас нь биднийг баясгалуулсан аваргууд шүү дээ. Бүхийн барилдааны нэгийн даваа эхэлсэн. Баян мөнх даваанд өөрөөсөө хавьгүй том биетэй бөхчүүдтэй барилдахаар болно. Тэрхэн үедээ өнөөх өрсүн шар атаа бодно. Өрсүн шар сүрдмээр том харагддагсан. Харин энэ удаа баян мөнх зодгоо чангаж зоригоо хөвчиж уран мэхийг уралдуулна.
хүчийг үзэн байрсаар шөөгийн дөрөв тунж үлдсэ. Дараагийн даваануудад Мөнх бат Дамдан хэмээх хоёр аваргын хамгийн сайн хийдэг тохио сөхөж зүүн хөлд орох хутгах мэхээрээ өвдөг шороо дуулж Монгол улсын аварга цоосыг хүртэв. Түүний энэхүү байралтаа Монгол бүхийн түүхэнд өдгөөж домог мэт ярагддаг бишээ. Аварга цолоо дуулан дэвэх бүрдээ Баян-Мөнх Монгол бүхийн тухай ном бичиж хүүхэд залууст хүргэсэн гэж бодох болов. Удалгүй Монгол орон даяар ардчилсан хувьсгал өргөсөв. Мөн 1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулийг баталсан нь түүний нэгэн бахархам түүх бишээ. 1990 онд монголчууд бидний оюун санаа түүхийн өв болсон Монголын нууц товчооны 750 жижиг ойд зориулсан Даншиг наадам болов. Баян-Мөнх аварга тэр наадамд байрлая гэж боджээ. Энэ жил би улсын баяр наадамд байрлахгүй тэнд очиж түрүүлье. Баян-Мөнх аварга энэ үед 46-тай байсан. Баян-Мөнх залуу аваргатай ширүүхэн байралтаа давчихъя гэтэл үнэхээр дийсэнгүү. Тэгээд дотроо бодов. Түмэн минь намайг харж байна. За дүүмэн чи дуртай байрцаа ав. Батэрдэн аварга ухасхийн золгож мэхээ хийснээр Даншиг наадамд түрүүлж дархан аварга болов. Харин Баян-Мөнх аварга өргөн олон наадамчдаа хандан ингэж хэлсэн. Зодог шуудгийн садан төрөөс бүхийн дэмжээд гарсан анд нөхдөдөө мэд хүргэе. Би бүхийн үнэнд гүйцэгдэж унсаа. Хурсан олон бүхийн жудаг гэж эндээ хэмээн баяр хүргэж холино. Баян-Мөнх үндэсний бүхийн үнэтэй хувь нэмэр оруулан олон бүтээс төрвж боловсроос судалсан шинжлэх ухааны доктор болсон юм. Хүүхэд залуус түүний бичсэн номыг уншиж бүхийн спортод улам их дурсаж болжээ. Аваа, та энэ бүхийн тухай надад ярьж байсан шүү дээ. Ном бичдэггүй тийм ээ хүмүн. Баян-Мөнх аваргын бичсэн ном олон хүүхдэд урам өгсөн юм. Баян-Мөнх сайн багш болж ээждээ өгсөн амлалтаа биелүүлсэн юм. Энэ номыг уншихад маш их бахархалтай сайхан байсан. Энэ номыг хүүхдүүддээ уншуулсарай. За дараагийн бичлэг хүртэл баяртай. Like and subscribe дараарай. Баяртай.